Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Монголын үндэсний кино урлагийн зөвлөл ТV-с телевиз хамтран Монгол кино нэвтрүүлгийг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа. Бид 2020 оноос хойш бүтээгдсэн үзэгчдэдээ хүртээл болсон кинонуудаас 10 киног онцлон та бүхэндээ цувралаар хүргэж байна. Энэ удаад ямар кино онцолж та бүхэнд хүргэхийг мэдээллийг одоо хамтдаа харцгаая. Хинт ч битгий хийдэг. Хинтээ уулзаж юу ярьснаа хинт ч битгий хэл. Багш нэхэд анх их орондоо ирээд өөрсдөө бид энэ 2 дугаар хүн байгааг анзаарсан. Яахаараа хөрөнгөтөн орны хөгжим ангинуудад сууж идэг үлээ. За багшаа. Танаа ангиас ёс суртахууны асар том доголдол болоо. Энэ нөхөр октийн үзлэгээр жирэмсэн гэж гарсан байна. Энэ тэгээд багш нарын хурлаар авч хэлэх асуудал мөн үү? Удирдагчаач өөрсдөө сонгох эрхгүй. Улс орноо мэдэх мэдлгүй явсаар өдөө хөрлөө шүү дээ. Энэ хүнд амралтыг нөг. Тэр дээр их хэмжээний мөнгө, эрх мэдэл, олон жил аалзны тор шиг хэрсэн сүлжээ бүгд бүтэн тогтолцоо тэр чигээрээ байна. Монгол кино нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байгаа Denk Pharma, Kera Magnesium-д маш их баярлалаа. Ингээд өнөөдөр студид маань Зориг уран сайхны киноны уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Тус киноны найруулагч Гарамханд, за тус киноны бас гол дүр тоглосон урлагийн гавь цэцгэлтэн Баяр Магнах маань хүрэлцэн ирсэн байна. Та баяртай энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгтээ өнөөдөр бол би нэвтрүүлгийнхаа яг хөтлөгч гэдэг талаас биш. Одоо энэ Зориг киноныхаа одоо продюсерийн хувьд та хоёртойгоо хамтдаа киноныхаа тухай ярьж үзэгчтэй бас киноны ардах тэр сонирхолтой мэдээллүүдийг бас хүргэе гэж бол бодож байна. За, тийм шүү дээ. Та ч одоо манай продюсер. За тэгээ хамгийн түрүүнд эхлээд бол та бүхэнтэйгээ хамтдаа бас яг одоо үзэгчтэй хүрж байгаа энэ Зориг гэдэг уран сайхны киног хамтран бүтээсэндээ одоо хүртэл үргэлж бол баяртай, талархалтай бол явдгаа. Тэгээд олон уран бүтээлчид маань бас яг энэ удаагийн нэвтрүүлэгт маань бас цаг хугацаа заван таарахгүй байгаад тэг хамгийн үнэтэй хоёр хүний бол ямар ч байсан студидтэй бол урьлаа. За тэгээд Зориг гэдэг энэ киног болохоор үзэгчд маань бол ТV телевизээр бол нэлээд сайн утсан бүх телевизтэй бол бас байхгүй байгаа. За тэгээд энэ киног хамгийн анх хийх одоо санааг бол манай киноны продюсер Понсалмаа болон одоо Төвшин төгс хоёр маань бол санаачлаад за ер нь бол яг энэ арчлын үетэй үеийг харуулсан Монголынхаа энэ одоо чухал түүхэн үеийг харуулсан киног бол өөрсдөө бид нар хийж үлдээх хэрэгтэй юм байна гэдэг санаачлагыг гаргаад за тэгээд бид гурав нийлж аваад за одоо тэгээд ямар утга учиртай, ямар зохиолтой кино байх вэ, хинээр найруулах уу, хэн тоглох уу гэд ингээд хамгийн ихний одоо ажлууд маань эхэлж байжээ. Тэгээд тэр чинь бид нар 2018 оны сүүлэр ахгүй юу тэр ажил хийсэн нь. Тэгээ 19 онд хэдүүлээ чинь зураг авалт бол хийсэн шүү дээ. Зохиол бол өмнө нь маш өөр нэг зохиол гарсан байсан. Тэгээд тэрний дараа бол бид нэр эхлээд юу найруулагч авах хэрэгтэй юм байна. Тэгээ найруулагчтайгаа ярилцчихэж бас зохиолынхаа бас агуулгыг гаргах хэрэгтэй байна гэд хит хитэн бас найруулагч нартай бид нар уулзчихсан. Тэгээд тухайн үедээ манай продюсерд найруулагч одоо гармаатай ажиллая гэдэг шийдвэрийг гаргаад тэгээд энэ ажил эхэлж байжээ. За одоо би найруулагчаас асууя. Тэгээд яг анх энэ нөгөө киноны одоо зохиол яригдах энэ одоо санааг ярьж эхлэх үед таны бодолд одоо ямар санаа орж ирж исэн бол тэр болгоно одоос кинонд оруулж чадсан болов гэд ингээд яриад эхлэе гэж бодож байна. Би тэр үед нөгөө Америкт байсан шүү дээ. Тэгээ нөгөө мэйлээр бид нэр холбогдоод ярьжсэн. Тэгээд тэнд нэгдүгürt нөгөө анхаарал өөр юмд төвлөрсөн. Тэгээ хоёрдугаарт санал тавихлаар нь би ер нь бол хийхгүй гэсэн бодолтой.
Тийм. Гэхдээ нөгөө юм маш соёлтойгоор тэгээ би үгүй гэхгүйгээр хариу өгөхгүй юу. Тэгээ ингүүл ингэя ингээд за энийг ч зөвшөөрнө гэж байхгүй л те гэд. Тэгээд ерөөсөө эргэж бодоогүй. Тэгсэн чинь тэрний дараа нэг 7 хоногийн дараа за ингээд ойлголцлоо. Хэдэнд Монголд ирэх вүлээ гэсэн чинь би ч нөгөө давхгүй даваа тавьчихсан гэж бодоод тэгээ хариу өгсөн байсан чинь тэгээ би тэнд жоохон түргээ авч эхэлсэн л дээ. Би тэгээ юм унших хэрэгтэй болсон. Тэгээ мэдээлэл цуглуулах хэрэгтэй болсон. Тэгээд нэгэн тоод нөгөө ингээд өдөр болгон уулзаад ийм тийм юм гэж ярилцахгүй учраас бас мэдээлэлээс жоохон хол байгаа учраас би яг юуг голчилж уншиж, юуг голчилж мэдээлэлээ гэж барьж авах хэрэгтэй байлээ гэдэг юм бол жоохон бүдгхэн байсан. Тэгэхээр ерөөсөө альва цаг хугацааг одоо тухайн үеийн урлаг орон сайхан бүхэлдээ төлөөлж идэг штэ. Тэгэхээр бид нэг 90-ад оны гэхээр за би ер нь нөгөө хөгжим их сонсох хэрэгтэй юм байна. Тухайн үеийн хөгжим дуу тэр ч гэсэн яг цаг үеэ шингээсэн байж идэг штэ. Тэр цаг үе ямар цаг үе вэ? Яг тэрийг л тэр ноотнууд дуурж яадаг, тэр яруу найраг нь дуурж яадаг тэр цаг үе. Тэгээ тэрнрүүгэн шилжээд тэгээд албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг хоёр мөрдөл Монголд буусан да. Үзэгчдийн хувьд болохоор одоо ингээд бид нэр найруулагчаас бол нэлээх нөгөө бид нэр ийм байх хэвээр бид нэр ийм хийх хэвээр мэн гэж харж ирсэн. Тэгээд тэр үед чинь болохоор мэдээж арчлалын тухай хийн гэхээр арчлалтай холбоотой тэр нь болохоор бас ингээ арчлалын төлөө санаа зовдөг аягүй олон хүмүүс нэг зөвлөгөөнүүд бол аягүй хөгжижсэн шүү дээ. Нэг иймийн та нар заавал оруулаарай ч юм уу те энийг нь энэ талаас нь бас байгаар хитрхи нэг талыг бити бариарай ч гэдэг юм уу. Тэгээ нөгөө санаж нөө нэг хит ингээл нөгөө одоо нам харгалцахгүй аягүй олон хүмүүстэй уулзсан шүү дээ. Та ер нь ингээд нөгөө юунд ирээд яаж исэн бэ гэдэг айгүйх нөгөө зохиол дээр хэрэг болох юм асууж явсан байхгүй юу. Нөгөө одоо 80-ад оны үед нөгөө тэр хүмүүс маань Монголд ирээд ямар мэдрэмж авч исэн бэ, яаж исэн бэ? Тэг яг тэр нэг хөдөлгөөн өрнөхөд та яаж исэн бэ гэдэг ингээ асуумт бүгд нэг юм сонин юмнууд ингээ яригдаа. Тэндээс зарим нэг нь бол зохиол дээр л орсон байдаг те. Яг би түрүүн тэр нөгөө тэндээс ийм нөхцлүүд тавиад гэдэг дээр юу асан юм агнах. Улс төрийн кино хийхгүй гэсэн. Наа зөв тэгээ би улс төрийн юм намын кино хийхгүй гэд. Тэгээд хэрвээ би ийм бол ямар нэгэн нам улс төрч нэг ингээ түүхэн энтер гэхээр хин нэгэн ингээд нөгөө бодит хүний тухай мухай те ийм хийхгүй. Дамаа 90-ад оны тухай бол бүр хийхгүй. Яагаад гэвэл эн чинь нөгөө нэг таних мэдэх хүмүүс нь бүгд одоо ингээ байж байгаа тий. Тэгэхээр ерөөсөө юм 100% түүх гэж хязгаарч гарч ирдэггүй маа. Бид нэр яг энэ хүн ийм байжээ гэдэг тэгэхээр нэг хүн наа чи тийм байгаагүй маа. Би мэднэ гэдэг ингээ тий. Энэ шиг хэцүү юм байхгүй тий. Хэрвээ зүгээр цаг үеийн тухай кино хийх гэж байгаа бол би тэр хоёр нэгэнд дамжуулаад зүгээр нэг хүний амьдралаар тэр цаг үеэр ийм өөрийнхөө гаргаж ирсэн дүрийнхээ биографи хийж болж байна. Тэрнээс шиш бол одоо ийм нам, тийм нам, ийм улс төрийн юу гэдэг тийм киног бол хийхгүй. Гэт за өөрийг чинь ярьж байгаагаар хэдүүлээ яа гэд ингээд хийхээр болоод эхэлдэг. Тэгж явж ирсэн. Гэтэ ер нь бол угаасаа анханасаа ч тэр хэлжсэн. Тэгээ нөгөө нэг юм захиалгахт бол биш ээ. Ер нь бол нөгөө бид нэр 1911 24 он ч гэдэг юм уу түүхэн цаг үеийн тухай кинонууд л ингээ хийгдэд үлдсэн байгаа гэдэг. Тэгмүүд яг энэ 90-ад оны үетэй холбоотой яг энэ чухал одоо үйл явдал болсон үеэ ч юм уу бид нэр өөрсөө хийж үлдээгөөгүй байна гэдэг бол санааг бол айгүйх ярьжсэн л та. Тэгээд түрүүний ингээд ярьж шít та бол яг тэр үед өөрөө ингээ залуу сайхан насаараа яг тэр бүх үйл явдлыг хараад мэдээд байжсэн хүн. Тэгээд одоо зохиол бид нар танд өгөөд танд за таныг энэ дүр тоглоулъя гэдээ ингээд санал тавиад ирж хахад танд ер нь ямар санагдчихжээ? тий. Тэр гинтийн бөгөөд бас тийм. Яг би бол ер нь мэдэн. Мэдээж тэр үед тэр ороо босгоо тэр ёстой тэр үеэс одоо ч хүртэлж байдаг юм өгшүүлж одоо жаргасан тийм хүмүүс зөндөө байна.
одоо ч байх. Тэгээ яг тийм нэг хүн юм байна. Тэгээ би тэр үеийн намын дарга нар ч юм уу тэрний газрын дарга марга юм уу сайд майдын ерөнхийдөө төрсөн юм идэхээс хамтарч юм ярьж үтсэн биш. Гэхдээ нэг ийм байх бол тэгээ ерөнхийдөө тэрийг бол гол юм чи одоо найруулагч жолоодж байгаа шүү дээ. Тэгээ би жолоодлогонд л ороод явсан. Тэрнээс одоо энэ тэр нэг айхтар одоо бодоод дэсэн тийм юм бол байхгүй. Та нэг ийм байх хэрэгтэй юм болов уу? Ийм юм болов гэхээр нэр нь тийм байна. Тэрийг зүг болгох юмсан гэж зүтгэсээр байгаад тэр кино дууссан. Тэгээд ер нь энэ кино өөрөө тэгээд заагтсан газар майслаа гэдэг шигтэй. Тэр чинь нэг хүн бүхэн ингээ мэдээд байгаа юм бас ингээ төрсчүүлээд юм дээр одоо кино болгоод ингээ тэр нэг үйл явдал болгоод харахаар ашаал өөр шүү дээ. Тэгээд гол нь тэр киноны одоо гол одоо юм чил тэр сая найруулагч хэлдэг тэр их орон зай зүгээр шилжилтийн үед л жохом тэргээр одоо хин хожигдсан ч байдаг юм хин одоо тэнд ард түмэн яасан бэ гэдэг нь гол нь байдаг баг л та гол нь те. Тэгэд ер нь бол хэлэх юм аа бол гой тодорхой хэлсэн зүгээр жирийн үзэгч тэр ингээд задлаад байдгүй жирийн үзэгч л одоо тэр айгу гой кино сайхан кино гэдэг юм да тийм гоё сайхан кино болсон таалагддаг. Тэгээ ч одоо энэ олон телевизээр гарлаа дөө ер нь бол байсгал байж идэг гарч идэг. Манай одоо нэг зэм байна. Нөгөө өдөгчөнд гарч ийн гэдгээр чинь энэ түгээмэл олон гарч ийн гэсэн. Олон гарч ийн гэдэг чинь өөрөө бас нэг санаа нэг юм хэлээд байгаа. Тэгээ кино бүтэхдээ бас нэлээд л одоо бас цаг хугацаанд орсон шүү дээ. Бид нар тэр хугацаанд дуусгая гэжсэн маань ингээл хойшоо сунаар тийм ажил руу болоод тэгээд би ер нь энэ кинон дээр би өөрөө тоглож мүсэл энэ найруулагчийн ажиллагаа айгу гоё болсон гэж би боддог. Бас тэд чинь тэний одоо киноны одоо бүтцийг яг үүндээ бол киног бас ойлгоход хамгийн дөхөм гоё тийм санаануудыг илэрхийлэх аргаа бас гоё олж би одоо баярлалаа гэж одоо тэр үед бас хэлжсэн одоо ч бас баярлалаа тий би өөрийнхөө тэр тоглуулсан чинь баярлахаас нь кино гоё их амжилттай болсон гэдэгт баярлж явдгаа тэгж л ярих байна да. Кино ч бид нарт 2019 оны яг 8 сард бид нар дарханлаа явсан чинь дархны нөгөө замыг холцсон шүү дээ. Бид нар чинь нэг юм замгүй болцсон. Тэгэнгүүт замгүй болго яагаад нөгөө удаадсан чи тэр болчихж байгаа байхгүй. Замгүй болсон чинь жүжигчтэй бид нэр одоо тийшээ аваачих асуудал маань хэцүү болоод бүгднгийн Улаанбаатараас ингээд галт тэрэгэн суулгадаг. Тэгээ галт тэрэгний билет алтгаа болж байгаа. Тэг би бүр сандаг байхгүй юу. Гавьяатууд золбоо тахыг дарханлуу авчрах унаа болтдгоо. Тэгсэн чинь ахын нэг унаа олчлоо гэд ирсэн чинь ийм нэг ачааны том тэрэг гэж тэрний зүгээр купе нөгөө юунд кабинет нь суучихсан л ах дарханд бууж байгаа байхгүй тийм байдлаар нөгөө уран бүтээлчтэй авчирж оролцуулах. Тэгээд дээрэс нь нөгөө кинонд хэрэгтэй зүйлүүдийг авчирж бич чадахгүйсэн. Машинуудаа ерөөсөө тийшээ зөөж бид нар хавьчих чадаагүй тий. Тэгэд энэ болгон чинь нөгөө бидний зураг авалт нь бас тодорхой хэмжээнд ингээл удаашрах нөхцөл бас бүрдүүлээлсэн. Тэгээ дунд нь бас завсарлаа дахиад Улаанбаатар хотын зураг гэдээ авсан гэдэг. Тэгсэн. Тэгээ одоо та хэлж байгаа нөгөө киног телевизээр гаргаад байгаа одоо хүмүүсийн нээлттэй үзээд байгаа боловч бид нар киноныхоо нээлтийг бол хийж чадаагүй шүү дээ. Тэрийг бол тухайн үедээ ч гэсэн одоо хүмүүст бол хэлж исэн. Тэр бол нөгөө яг ковидын үед таарсан байсан. Театрууд ажиллахгүй ажиллаж ирсэн шүү. Үгүй 50% байсан шүү. Ер нь бол ажиллахгүй байсан шүү. Тэгээ хүмүүс нөгөө тэгээд нээлттэй хийж чадаагүй. Тэгэнгүүт бид нар нөгөө онлайн нээлт хийгээд бид нар нэг одоо платформ дээр нээх гээд бэлтжижсэн шүү дээ. Тэгсэн чинь хамгийн гол нь өглөө нь ингээд тэндээс нь ингээд залгаад ихчээ уучлаарай та нар ингээд киног нээх боломжгүй болчлоо гэд. Яагаад гэдэг бүх юм бэлэн болсон багт чинь гэсэн чинь дээрээс ингээд болохгүй гэсэн. Дээрээс гэж одоо яг юу гэсэн үг бидний зөндөө юм бэлдсэн байгаа юм ингээд. Тэгээ киногоо бариад нөгөө платформдод дээр ингээд өгөх гээд явхаар шууд нэрийг хараад нөгөө киноныхын трейлерыг хараад манайх авахгүй гэдэг. Гэхдээ та нар киногоо бүтэн үзчихэлдэ энэ кинонд ерөөсөө тэр одоо хүмүүс төсөөлөхдөө нэг зориг гिचгээр тий зориг агсны тухай кино гэж шууд ойлгоодсэн шүү дээ тий. Тэр бол айгу хэцүү байсан. Одоо бол хүмүүс нөгөө доторхыг үзсэн болохоор ерөөсөө тийм айцгүйгээр бол айгу сайн үзсэн. Тий. Гэтэ ер нь бол эхлээ зориг гэж нэртэй байгаагүй тий. Гэхдээ над дээр бол одоо зоригоор ирсэн. Зоригоор л ирсэн шүү. Зохиол бол ингэсэн. Эхлээд бол бид нар нэг зохиолчоор бүтэн бичүүлсэн байж байгаа. Продюсерүүд ийм юм бай гэж бичүүлсэн чинь
За тэгтээ ер нь найруулагчтай үзүүлэх хэрэгтэй байна гэ. За тэгээ найруулагчтай үзүүлсэн чи за энэ юм чинь дахиад засагдах нэ гэд. За тэгээ нөгөө анх битсэн хүмүүс маань засгааргүй болоод тэгээ дахиад бид нөгөө зохиолч Эрдэнэгийг урьж авчираад Эрдэнэ маань орж ирээд ер нь бол ингээд зохиолын бүрэлдэхүүн аягүй удаан үргэлжилсэн тий зохиол. Тийм. Тэгээ хамгийн сүүлд бол ер нь бол яг тэр диалогуудтэйгээр ер нь хамгийн сүүлийн эцсийн цэгийг хатгасан юм бол найруулагч өөрөө л одоо тэр зохиол дээрээ бүр нэлээ чамбаа асуусан. Тий. За тэгээд тэр кинон дээр Тархан хотын иргэд маань бол бидэрт маш их тусалсан. Тэгээд тэдэртээ бол маш их баярлаа гэдэг бол бид нэр одоо боломж олдвол аягүй сайн хэлж байгаа. Тэгээд таны дүрийг бол бүр анх миний санаж байгаа найруулагч аль хэзээний сонгоцсон байсан. Ерөөсөө өөр хинтэй ч ягаагүй би энэ хүнийг гээд ботцсон байгаа шүү гэд шууд ингээд нөгөө олон зохиолч нар дамжаад яаж захтаа нэг юу байсан шүү дээ. Магна ахыг бүр хамгийн түрүүнд сонгоцсон. Гол дүрөөч сонгоогүй байх та. Тэгээд за наад нэг юу чинь нэг ийм хүн байгаа шүү. Энэ хүн шүү гэх. Яг би бол нөгөө киноны үндсэн шугамыг ингэж бодсон юм л та. Бид нар нөгөө анх продюсертэй уулзаад энэ киногоор юу хэлхийг хүсэж байгаа юм бэ гэж ингээд. Тэр 90-ад оны юуг авч үлдэн гэвэл бид нарт хроник нь айгуу жинхэнэ материалаа тий хроник нь бид нар уран сайхныгаар яг юу хэлхийг хүсэж байгаа юм бэ гэд. За тэгээд нөгөө нийгмийн шилжилт боёо одоо энэ бидний өнөөдрийн байгаа энэ улс төрийн хандлага энэний тухай бид нэр дуурах хэрэгтэй юм байна гэд. Тэгэхээр бид нар чинь ингээд нийгэм шилжинэ гэдэг чинь зүгээр л нэрээ солих биш л юм байна л да. Тэгэхээр бүхэл бүтэн нийгмийн харилцаа, оюун санаа, урлаг, соёл, хандлага, хүмүүжил ерөөсө бүх юм. Тэгэхээр эн чинь ерөөсөө юм цөөхөн жилд шилжчихдэггүй юм байна л да. Ингээл одоо ч гэсэн бид нар шилжилт ингээд явагдсан жил байгаа. Дуусаагүй л байгаа 30 жил ингээд явагдаад. Энэ хооронд яадаг вэхээр энэ шилжилтийг одоо нэм удирдах нөхдүүд тий эрх мэдлээ хүмүүс тий энэ яг энэ шилжилтийн үед энэ хүмүүсийн гартал орчдөг юм байна л да. Ер нь бол тэгээ энэ тухай ингээд кино хийя гэд тий. Тэгээ одоо нөгөө магна ах чи одоо гол нөгөө зураг зурдаг. Тий. Тэр гол дөрийн залууч хэлээд байгаа шүү дээ. Хүн хизээ хаан хэн болж төрхөө сонгох эрхгүй. Тэр бол яста бурхны зурсан зураг байдаг баг. Гэтэ миний зургийг бол бурхан зураг гэдэг. Тий. Тэр зүтэй ялгтээ тэгэж ихлээд хэн зурсан бай гэсэн чинь манай хүн зураад. Ерөөсөө бүсгүний амьдралыг зураад энэ ингэж амьдрал энэ энэс дэше гарахгүй энэ энэс доошоо авахгүй ингэхгүй тэхгүй. Тэгэхээр бид нар одоо яг энэ шилжилтийн үед эрх мэдлтнүүдэд энэ амьдрах хувь тавилангаа зуруулчаад яваад байгаа юм биш үү? Ер нь хичээгээл байдаг, ажиллаад хөдөлмөрлөө байдаг, хичээгээл байдаг. Гэтэл бидний ингээ балансыг айл хизээний ингээд тохируулсан энэ энэс дэш гарахгүй энэ бүлэг хүмүүс бол энэ хавьтай ингээд ингэсгээд амьдраад дуснаа гэдэг ийм эрх мэдлийн план дотор яваад байгаа юм биш үү дээ гэдэг те. Үндсэн одоо би гол агуулга нь бол тэр штэ. Тэргээ ч гэсэн постэр дээр бол бид аягүй сайн гарсан тий. Тэр нэг улаан хацар зурцсан байдаг гээ. Тэр нөгөө нэг та лагер дээр нэг зурдаг штэ. Ингээ хүмүүсийг ингээ зогсоочоо тэр аягүй удаан зураг авсан тий. Тий. Тэр найруулагч бол тэр аягүй их бодсон. Тэгээд яг бодсноо авах гэж аягүй яасан бэ? Энэ хүмүүс гэж нөгөө хүмүүсийг хөдлөхгүй яг ингээл байна. Ер нь бол тэр саяны хэлдэг үнэлтэй тэгээд зураг. Бурхны югаар явна шүү гэдэг шиг одоо бид нар зарим үед нэг тийм увайгүй бурхнуудын зургаар орчоод явж байгаа шүү дээ. Зөвхөн өөргөө бодсон тийм нөхдүүдийн зурганд ороод шүү дээ. Гэхдээ манай кино өөрөө тэрэндээ орсон шүү дээ. Зураг аваад тахсан шүү. Замын хуулаа хийсэн. Бид нар тэгээ ярьж байсан шүү. Энэ хажууд нь игнэ хийж байгаа бол энийг хуулах ямар хэрэг байсан бэ тэрийг тавьтал гэдэг. Бид нар чинь тэгээ тэрнээс хойш 4 жилийн дараа тэр зам ашиглалтанд орсон шүү дээ. Бид нар бүр киногоо аваад 10 сард зураг дуусна гэдэг төлөвлөгөөтэй хүмүүс дараа оны 4 сард зураг дууссан шүү дээ. Тэгэхээр тэр хооронд бид нэг зүгээр л манай кино групп гэхэд амар хохирол амсч дээ. Тэгэхэд энд зүгээр л нэг зодон байж идэг шүү дээ. Тендер юм аа. Тендер байж доор нь хүмүүс зүгээр тэр чинь ингээл амдрахтайхан чинь нөгөө нэг бүр сүлдээ юу батсан. Нэг хоёр яваал нэг дугуй солидог мөлтөрч гинөө. Бүр тэ айгуу бүр амар хэлчихдэг. Тий. Тэгээд дараа нь киногоо нэг арай гэж дуусгаад гаргах гэсэн чи
Дээрээс нь юу юм? Гэсэн нөгөө зураг нь бас орчиж байгаа. Зурганд очсон ба. Тэгээ бид нар чинь нөгөө скемэнд орчиж байгаа. Энэ бол Энэ гаргаж болохгүй. ингэхгүй гэдэг. Юу зоргоо гарахгүй. Нөгөө нэрийн барыг сонсоод тэр трейлерыг хараад за энэ ерөөсөө яг тим юм тохиох гэдэг юм байна ч гэдэг юм. Тийм юмнууд бол байсан. Та кино үзэж байгаад одоо буцахаар таны одоо өөрийн тоглосон гэхээс илүүтэйгээр ер нь киноны хамгийн их таалагддаг хэсэг юу гэдэг вэ? Тий, ерөөсөө айгу юу штэ. Жоох юм шиг хүнд бол одоо тэр чинь жижиг юм л үзүүлчихэж байгаа. Тэр нэг мөнгөөр нөгөө нэг юм Нөгөө доллар ингээд. доллароос л асуудал үүсчихтэй. Тий. Тэр чинь тэгээ олон юм ярина л да цаашаа бол тэр юугаараа ингээ задлуул. Гэхдээ л ингээ зүгээр ингээ гоё харьцаж болж ш гадны нэг үнтэй харьцаа зүгээр маркны асуудал дээр л ингээ асуудал үн доллар. Тэгээд тэр нь бүр юм өөрийнх нь амьдралыг бүр тэр гэрээ орон өөрөөсөө ус тэр айл өрхийг бүр өстой тэ ихийн юун дундгаагаад сэтгэлийн зовлон дундгаад аавын өөр хэдэн насаар юм юунд даваачаал. Тэгэд би нэг гоё юм байдаг хөө тэр юунаас гараад ирсэн ч гэсэн нэг тийм ургуур биш гарч ирчээ тэгээд ажил олох гээд ингээд яваад байдаг тийм ээ. Гол дүрийн. Тэгээд энэ зориг гэдэг юм дээ үгний хаан тэр өөрийнхөө тэр нөгөө одоо нэг хүмүүсийн нэг зориг нөгөө зориг биш энэ чинь сэтгэл санаа нөгөө хүний юунтай холбоотой юм байна гэдгийг тэгээд тэрнээс ойлгол тэр үндсэн юм тэр хиний тоглосон тоглолтын дээр дүү бол бас сайхан тоглосон. Тэр нь бол маш сайн тоглосон шүү. Ер нь тэр манай ялч гисэн тэ яах юм байхгүй тийм ээ. Тэр манай кастинг бол үнэхээр гарахаар. Тэр дөрүүд нь бол айгуу гоё тэгж наалцсан сайхан бүтээл болсон гэж бодож байгаа. Бид нар чинь нөгөө ялтыг нөгөө залуухан багшийн дүр тоглуулахын тулд зохиол дээр яригдчих эхлэв тэр хүнийг турааж эхэлсэн. За одоо ингээд та турах хэрэгтэй Дэлгэрний хоолнд оруулаад. Бүр ингээд бид нар зохиолоороо сууж ижил нөгөө хүн тустай хоол иддэг хөрх яг дэглэмийн хоол идэл. Тэгтээ үнэхээр сайн турсан тий. Бүр нөгөө дүрдээ зориулж болол айгуу сайн үржлэгдэж чадсан. Тэг киног ингээд ярих юм бол яг тэр найруулагчийн шийдлүүд бол үнэхээр бас их олон байгаа. Надад болохоор би тэр хэсгийг үзэх болгондоо уйлдаг байхгүй юу? Нэг хэсэг байдаг. За. Бүр ингээд зүгээр үзлэг дээр үзсэн ч уйл нь ер нь өөр хаанч үтсэн ер нь тэр хэсэг уйлдаг байхгүй. Нөгөө нэг манай нэг хулан одоо Маша нөгөө яг туризм байрнаас хөөгдөж гараад борон дотор уйлаа зогсож явахт нь ялт нөгөө охинтойгоо ирээд нөгөө ингээд шүхрнийхэн доор ингээд тэрээд авдаг хэсэг байдаг шүү дээ тий. Тэрний хөгжим бас бүр үнэхээр гоё манай Донол хөгжмөө бас их гоё хийсэн. Тий. Тэгээ тэр хэсэг үзэхээр нэр ингэсэн одоо хүртэл ойлаад байна. Тэр хэсэг бол их гоё. За тэгсэн чинь би одоо нэг юм тухайн үедээ ингэж бодохгүй юу? Бас тийм туршлагатай ч продюсер биш байгаа шүү дээ би. Тэгэл найруулагч, зураглаачийн талаас юу хүснэ? Энийг хийх ёстой юм байна л гэл ингээл ойлгоцсон. Тэгсэн чинь нэг өдөр эзнэр одоо тэр нөгөө ракетрүүд маань нэг юм машинаар явдаг шүү нэг юм л. Тэр чинь москвич тий. Москвич. Тэгсэн чинь нэг тийм машин унаад ингээ хотын гудамжаар ингээ явна гэсэн чинь найруулагч улаан машин гэдэг байхгүй улаан. Одоо яг кинон дээр улаан л байгаа л да тэр машин. Тэгээ бид нар хайгаад болсон чинь ийм цайвар цэнхэр өнгөтэй яг тийм машин болсон. Олсон машин. Улаан л гэдэг хэднэр ирсэн. Улааныг л ингээ улаан машинаар явна гэдэг. Тэгээ би ч юм болохоор зураачтай асууд үгүй зураг авах талынхыгаа л буддаг ч юм уу те зураг авах талдаа ингээд удцгээс хуулган молгон наагаад ч юм ингээд тэгвэл тэр чинь ингээд ийм бөглөт машин байгаад байгаа шүү дээ. Улаан машин явах хэрэгтэй гэл ерөөсөө бүр яг улаан дээрээ тэгээ нөгөө машиныхаа хүнтэйгээ яриад за таны машиныг бид нэг улаанаар будаад бүхэл машиныг будганд оруулах гэдэг байхгүй. Оруулаад зураг авчаад таны машиныг буцаагаад цайвар цэнхэр болгоод өгье. гэлээ. Тэгсэн чинь нөгөө нь бүр гайхаа юу яриад байгаа та нартай тийм байхгүй гэд. Гэхдээ эцсийн мөчөд яг зөвшөөрөөд одоо л кинон дээрээ тэр машин улаан өнгөтэйгээр гардаг. Тэгээ бид нар бүтэн зөвхөн тэр хэсэг зориулж машиныг улаанаар будчихлаа. Тэр чи одоо тэгсэн чинь одоо тэр хүн буцаа цэнхрээрээ будуулаагүй. Улаанаар явждаг шүү дээ. Одоо улаанаараа дахиндаа байдаг. Тэгээ тэр хүн айгүй гоё нэг юм зураг авахулдаг машин болгоцсон байлээ. Хүмүүс ингээд юм хуучны ингээд зураг авахулдаг машин. Тэр хүн ч гэсэн одоо айгүй гоё тийм юм нэгдсэн биш тий. Одоо ингээ машина яа энэ чинь кино анх одоо тийм кинонд улаан байсан. Магадгүй өөр юм дагаад үгүй таны машин өнгөн өмнөд донд бодож болно шүү дээ наадах чинь. Тийм өнгөтэйс. Бид нар эргээд тэр цагаан цэнхэр болох мөнгөний бол төлцсөн шүү дээ. Тий. Гэхдээ хамгийн гол нь
Тэр чинь хот руу бид нэр явуулах боломж байхгүй. Тий. Дархандаа нөгөөх нь айгу боломжгүй одоо тэр үйлдэлүүдийг дахин хийгээд авах бүх юмны нөөцний жоохон асуудал болоод исэн. Ер нь бол яг одоо ингээ ахаад үзэх хүмүүст бол би энэ киноны диалогийг бичихтэй бүгдийг бат тексттэй бичсэн. Бүгдийг нэг ч үг орхихгүйгээр тэрэн дээр хүртэл магнаах нөгөө сураалаа болоолаа гэдээсээ яасан сурч чадахгүй цэрэгч яваараач гэдэг. Цэрэгч явах шийтгэл. Тэгээд ардын хүүхдүүд цэрэгт ингээ гоё дугаа аялаад явдаг тий. Тэгэхээр ингээ юм том нарганы юм чи сурч чадахгүй бол цэрэгч яваараач гэж шийтгэл болоо да. Тэгээд тэр дээр чи нөгөө гарч ирээд холонтой ярихтаа зоонтыг барьсан байдаг штэ. Дарга. Эхлээд аргадах та тий. Тэгээд нөгөө юу чиний хүүхний биш юм уу гэсэн чи зоонтгоо суугаад тий. Тийм нэгэнгүүт за илүү сууч ингээд нөгөө хүүхдээ загнаад аваа яваад өгдөг. Дараа нь тэр хүн холонг тэр юмаа нүлгэж яхад яг өөр дөрөө зонтгоо барайл яриаддаг. Би ингээд нөгөө чиний юм гэж мэдэхгүй. Тэгэхээр нэг тий цаанаасаа нэг юм нөгөө өөртөө гарсан хүмүүс байх гэдэг эцэг нь шир алдаг бол тэгээ нөгөө хүүн тэгдэг штэ би аава би нөгөө нэг фемний үйлдвэрт гөрөө шиг хиймэргүй ингээл уйлаад иддэг нөгөө тэр бас л яг тийм хандлага байгаа байхгүй хүчнээ юм болоод ах чи зүгээр л би тийм юм хиймэргүй ингээл уйлаад иддэг нэг тэр тэгээ тэн дээр бол Батэрдэн бүр яг тэр нэг юуны айл өгтэйсэн тий тэр ч юм бол одоо шинэ залуу жүжигчтэй сонгож авсан штэ таны хүү тоглодог яг нэг юм баян айлын бүр нэг юм ирэх. Манерын тэр нөгөө манер чи торопон дээр бол өвөр Монголд байсан шүү дээ. Өөрөө байхгүйсэн Монголд. Тэгээ тэндээс явсан зураг нь амар зураг ирсэн байхгүй. Бүх за энэ бол өстой шууд юм байна гэд стори нэг тий нөгөө юм өөртөө явуулсан зураг нэг юм костюм бүр яг нэг ингээс утсан зураг авсан. За энэ яг баян айлын нөгөө тэр яг байна. Тэр харц марц юм чих мэгэн нэг хөрпсдэгж дэлдэцсэн мөртлөө нэг юм. Багш нь бас нэг зургандаа жахан найруулж байсан жахан зэмлэл аваад тий. Чи нэг та наадга чи за сандчаад манай заагалстай. Өөрийгөө тэгээд хүн чи яхан юм хийж байгаа өөрийгөө голдог тэндээс голсон ч гэсэн хүнээс юм яагаад ирэхээр сурдаг тий. Тэндээс бас юм их сурсан байх гэж боддог байхгүй тий. Тэгээд яг үгээр нэг хэцүү шүү дээ ингээд би нэг аав нь гэхэр чинь охин за би хүүгээ бол тэгээд их зандраад игжсэн бол байхгүй. Амьдрал дээр явлаа. Тэгээд нэг яг уртаас энүүд нь яг л нэг тэгээд нөгөө хэсэг дээр гараад нөгөө юм утгаа болохоор өөр болоод байгаа байхгүй юу. Тэгээ нэг юм айдастай хөвгт. Тэгсээ тэрнийх нь юугаар ингээд гисаар угаад сүулдэ 5 цаасныхаа үнцээр бас арай өөр болоод байгаа шиг байна л да. Тэгээд сүлдээ тэр сурж байгаа юм маань үзэгчд яаж үл за ийм биш эний чи одоо амьдралаа цаашаа ингэж зур тий шөө том харин тий. Тэгээ чи энийг баггүй шүү. Манай кинон дээр нэг айгу онцгой дүр байдаг. Хүмүүс бол тэр дүрийг үзээд энэ ямар зөвүүн юм бэ гэдэг нэг төлөөгийн дүр. Төлөөч нь болохоор одоо найруулагчийн нэг ангийн бас жүжигчин боловч яг уран бүтээл орохгүй айгу үзсэн байсан шүү дээ тий. Төлөөгийн тухай яриач. Манай дөл удрах манай ангийн хөвгт яг амьдрал дээр бол бүр тэр хариуцлагын туйл амнаас нь хараалын үг ер нь энэ амьдралдаа хит гарсан юм мэдгүй тэрийг баг тоолцохоор бах. За нэг 4 гарсан ч гэсэн айгуу тийм ёс зүйтэй хүн багхгүй. Тий. Тэгээ тэрийг нөгөө шоронгийн хоригдолтой ингээ тий авсан. Тэгээ манер эхлээд өөрөө яагаад чи намайг ингээ ийм дүрээр авч байгаа ингээд яагаад авч болдгүй ингээ тэгсэн чи өөрөө юунасаа их айсан л та нөгөө бараг 20 жил шахуу ингээд кинонд ороогүй те тэнгүүд чи надад шууд ийм надаас бүр ийм тис эсрэг ийм дүр өгчлөр би одоо надад нэргээ тэгээд манер амар хичээсэн шүү дээ бүр тэгэхээр хичээсэн хичээснийхэн ч үр дүн бол үзэгчдэд бол аягүй савирсан те бүр тэгээд манер амар ухаалаг байгаа байхгүй юу ингээ нөгөө өөрөө бас бие бариад нь шүү дээ. Тэгэхээр тэр гол дүрийн залуучууд, малуучуудтай аягүй гоё найз байгаа л ах нь
ой хүүт юм авчих юм өдөр гэдэг өөрийгөө сулуулах гал тэр хаваар ерөөсө бүх хүнд айгүй кэр идэг тэр ингээд айгүй халамжтай тэгээ манай дөлөө бол оюутан байгаа маш мундаг жүжигч юм баггүй би тэр материалыг мэдж байгаа юм чинь Тийм учраас тий тэрнээс тэр амьдрал дээр хэн байх намаа байхгүй тэр хүн ийшээ орох боломжтой тийм материалтай гэдгийг мэдж байгаа болохоор тэгээ авсан тэгээд ер нь бол нэг тийш төлөөгийн ингээд зураг олтон дээр нэг юм хэлээд нүдний хөдөлгөөн яг хүн чинь өстэй за яг ингээд те гоё ингээд нүдний хөдөлгөөн тэр айгуу гоё байдгийг тий гоё яриш болсон нүдээр их нүд их гоё Тэр нөгөө сүүлд нөгөө сонингоор ялаа алдаг хэсэг байна. Тэ дөлөөгийн тэр хэсэг. Ер нь бол дөлөөгийн хэсгүүд бол айгүй үнэхээр тэр кино манай кинон дээр бол үнэхээр том хүмүүст бол цоо шин бас юм дүр болж гарч ирсэн. тэр хамгийн анхны одоо кинон дээр байгаа тэр хэн Бүрэнбаатар гэртээ ирсэн чинь гэрт наав нь машина заах гэдэг тэгээ таарлт зөвшөөрж Үүдэнд таардаг. Хашааны үүдэнд таардаг. тэрэн дээр бүр ингээд яг юм театралны тоглолдог байхгүй юу тий юу анда хамаа гэдэг бид нар чи бүр амар тоглолдог шүү дээ яг анх мотор тэр чин нөлөөгийн анхны мотор дуурсан зураг нь байхгүй тэгээд чи яаж тоглоод байгаа юм бэ ингээ юу наа чи юу вэ жүжиг юм юу битээ ингээд зүгээр маш энгийн бэ гэдэг ингээд бүр болтгүй тэгээ буугаад одоо тэр кинон дээр байгаа шүү дээ тэгээ би бүр сүлдээ чи яагаад байгаа ингээд яагаад миний үгийг авахгүй чи зүгээр л хэлдэ өө за юу байна да гэл зүгээр л ингэлдэ яагаад чи ингээд юу байна да тэр гэж мэгээд байгаа юм гэж өшөө би одоо эсрэг өдөртэй ингээд би чи нааг ингээд ерөөсөө тоглох боломж өгөхгүй байна гэж ингээд тэр чинь бас тэгээ дараа нь одоо ингээд киногоо үзээд өгдөг байхгүй тэгээ манайд чи нөгөө даруулсаар байгаа тэгээ зураг дуусахад манайд тэгдэ за мэдхгүй би ч одоо гаруй наваг ингээл амар эсрэг дүр давсан л гээл тэгсэн мөртлөө яг зурганд орохлоо зүгээр л байж нэг зүгээр байдаг эсрэг дүрдэл орчих шиг боллоо гэд тэгээ дараа нь киногоо үзчихэд би тэр ихнийх тэр чиний үгэнд орохгүй би бүр яаж орохгүй ингээд би л ганцаараа нэг юм хийхгүй бус амар сайн байгаад байгаа юм шиг санагдаад бүр ингээд чамайг хэлсэн ч гэсэн өсгөө тоглолтоо өсгөөд исэн ингээд зөөрөөд исэн тэгээд тэрийгэ хараад тэгсэн. Тэгээд зориг кинон дээр надад одоо бас нэг сайхан юм байдаг нь нэгэнт одоо би дарханд ингээд ганц л кино хийсэн. Дарханд би ч өөрөө дарханд бас 10 жил төгссөн шүү дээ. Дээрэс нь одоо миний багш Эч орлогийн Нямгава гэж урлагийн гавь сэтгэлтэн найруулагч дархны театрын ерөнхий найруулагч байсан. Тэгээ гарын 5 хоруу гэж кино бол манай багшийн анхны кино байдаг дарханд хийгдсэн. Тэгэхээр одоо ийм юм хийдэж тохиогоо байлээ. Дээрэс нь би бас цаг үеийн хувьд 80-ад он руу яваад орчлоо тийм. Яг тэр гарын 5 хороогийн руу яваад орчлоо. Тэгэнгүүт объект сонголтын дээр Тий. бид нар гарын 5 хороогийн гудамжийг авдээ. Одоо тэр тий гол дүрийн зориг киноны гол дүрийн айл нь гарын 5 хорооны шагдрын юм хоёр нэг гудамжны баруун зүүн зөгт байдаг. Гэтэ энийг зориуд бол сонгоогүй. Нөгөө хоошоо би тэд гэр хороол руу яваад эхлээд манай зургийн дарга сонгоцсон байсан тийм нэг айл. Үгүй тэр чинь гэсэн хэдэд бүгд хоошоо нилээн яваад тэгээд хэдлээ өндөр газар гарддаг шүү дээ. Баатар хавтар гардгийн жишээлөө. Тэг өндөр газар гараад тэг би бол тэр юм хэлдэг байхгүй. Хашаанда цэцэг тарьсан, юм тарьсан айл, ийм арчаатай айл байх хэрэгтэй. Тэгээ юм өндөр дээрээс харъя гэдэг. Гоё мод зод дээр цэцэг. Тэднийг аюу гоё юм цэцэг тарьсан байсан байхгүй. Тэнгүү тэр айлыг гээд тэр айлыг сонгочихъя гэдэг. Тэгсэн чинь очсон ч тэр айл нь цоочтой. Завсраар ингээ хараад байгаа шүү дээ. Энэ амар гоё айл байна гэд. Тэгээ хажуу талаас нөгөө айлаа олоод тэгээд зүг шууд очил зураг авах ингээ зөвшөөрөл аваад гуугаал бид нар нэх утахгүй энэ шин зураг аваад туусан гэж хэлээд киноныхын чинь бас аяга уддаг. Тэгээд тэр айл бол үнэхээр ажилсаг айл. Одоо ч бид нар нөгөө одоо уулздаг тий тэр айлынхаа ингээд хүүхдүүдтэй хүртэл найзалцсан. Тэнгүүд тэд нэр үнэхээр ажилтай, арчаатай, өстой мундаг айл байсан тэр. Тэгээд мотороо дуурахта гарын 5 хорог объектын дээр дуургаад нэг автобусны будлаас бууж ирээд шагдар хэн хоёр ховн бариад алхдаг шүү дээ. Нэг юм динж байгаад байдаг. Тийм динж байд. Тэндээс эхлүүлээл
мотороо дуургаал за багшийнхаа объектын дээр дуургачих гэл. Надад одоо тэр киноны хамгийн гоё дурсамж нь тэр гарын 5 орооны гудамжинд бид нар бүр байрлаж автлаа шүү дээ. Бүр тэнцэж хичнээн чоноо. Тийм нэлийг хонсаад. Тэр объектын дээр тэн дээр хаа бүрийн дээврээ одоо айл нь ингээд солигддаг штэ үе одоо 80-аад оны айл байж байгаа дараа нөгөө хүүхдний ирээл тэр нөгөө машин шинаа зараал яадаг хэсэг болсон чинь дээврийнхаа ингээд юу н өөрөнгөтэй байна гэж байна чи. Тэгээ бас тэрийг гүйцэлдүүлэхээ бас явсан. Гэхдээ арайч бас дээврийнх нь бас тэр автангоос соличоогүй. Манай нөгөө айлын ах маань нэр нь орж ирдэггүй. Нөгөө айлын ах маань арч иргэн. Тэгсэн чинь нөгөө айлын ах бол анх ингээд зураг аавна гэдэг тэгсэн чинь амар юмсгартай. Яруугаар. Амар ч цэвэрч ингээл айгу ажилсаг айл. Тэг юу яана гэдэг мэдхгүй та одоо би мэддгүй юм да. Тэргээл манай эхнэр л мэддэг юм да. Гэсэн эхнэр нь бүр амар найрсаг хүн ороод ирж байгаа байхгүй. Оо заамаа гэдгс чи. Эхнэр хэцүү гэд бүр хэцүү биш байхад нь ингээд хэцүү болгоод. Тэ би бол ах нь бол мэдгүй. Мэдхгүй дээ. Манай эхнэр бол бараг зөвшөөрөхгүй хахад. Гэхдээ ихнэр оо сайн байцгаана хөгтөдөө цайц юм уу гэдэг. Манай хэцүү шүү харагдаж байгаа шиг биш. Үгүй. Өөр яагаад ч тийм юм биш байгаа ч өөрөө л ингээд шууд хэлчихгүй ингээд. Тэгээд ир чинь нөгөө доторх айлаа өөрчилчихэж байгаа шүү дээ. Нөгөө ингээд тавилга оруулал тавиад. Тэгээд ахвал ингээд байгаалган зургийн туршид л ерөөсөө байгаад. Тэгсэр нэ ингээд байж байгаа бид нар тэргээр юм хайгаал түнчгнэл. Тэгэл найруулагч уурлахаар нөгөө зураач мараач бүгд гүгэл гэл амбар авахал энэ үү гэл ингээд өөрөө олоо гаргаад ирдэг аюу хөөрхөө. Ах чи эхлээд гэсэн. За яах вэ тэгээ одоо авдаа гэл бид нар бүр ингээл за ахын очрыг олмоор байна. Нэг гайгүй юм авчираад өнөө орой суугаад жоохон 100 муу татаад те нэг хайтайхан яриад ахыг жоохон зөөлөхгүй амар ааштай хүн байна. Тэгэл юм авчираад за ахтаа ингээд сайхан нэг 50 татаад би бүр огт амсдаггүй шүү. Би бүр яа. Нэг бүтэн гэдэг. Тэгсэн ах харин нөгөө годамжныхын тэр хавийнх нь хүмүүс сонирхоод танад кино авч байгаа юм уу гэ. Тэгээ байсагаад нэг 2-3 оруулж ирсэн. Харуулсан. Эхлээд нөгөө кино мэдгэлээр дээр ингээл зураг авч яхад. Тэгээд бид нар ингээл хэзээ дуусах юм бэ одоо ингээ өөрөө болохоор ингээ гайхуулаад байгаа ингээ хүмүүс оруулж ирээд. Тэгсэн мэтлээ ингээ яриад нэг тийм ингээл манад зураг аваалах юм шүү дээ. Хэзээ дуусах юм. Хэзээ дуусах наача. Ингээл. Тэгсэн ерөөсө 2 хоног ирсэн чинь ах бол бүр өөрөө манай киноны зургийн дараа болцсон. Яг ингээд нөгөө зураглаач бит хоёрыг ингээл хараал. За энэ яг уурлаад эхэллээ гэх юм. За нөгөөд чи энэ хоёроос өмөрөд эхэлж авч. Тэгээ ясна зураач нэр дуудаад бүр ерөнхий зураач болсон. За шаа хин нааш бодо нааш хөрөдөр за найруулагч чинь нэг тийм юм яриад ш одоо нэг хиш тэрийг хийдэг тэр цаад амбарт нэг тийм юм байгаа гэсэн. Тэгсэн чи тэр нэг яг чагсаал болдог зураг аваад ингээл би тэр бүр мартахгүй байхгүй. Тэгсэн чи нөгөө декрацаа засаал ингээл яасан чи эх үдээ гэлсэн. Энэ гөлис хөрнөд чи бүр орцсон зурагтай антингүй юм биш та. Одоо нөгөөх нь яг нэхэл орилж гიშграал энэгээр бөө юм болно гэд. Тэгээ ах гараа явцсан. Тэгээ яжгаад за эхлэх болж шүү тэр гэж. Яаж гараа одоо гэсэн чи төмөр уцаа зурагтай. Одоо яг нэхэн гэд. Тэгээ шахаад өгöd. Энэ одоо нана 50. Одоо яг чи загнуулж шин. Нэхэн гэд. Нэг юм зурагтай антин. Антин байхгүй гэд. Тэгээ тийм гоё ахтай. Бид анх ороход тийм хэцүү юм байсан. Сүүлдээ бүрстэй бид чист одоо ингэдэг гэх. Тэгээд манай кинон дээр бас яг зорж ирж оролцсон маш олон жүжигчид байгаа. Тэгээд тэр ах иш нартаа бас бүгдээр нь бас баярлаа гэж бас хэлмээр байна. Тий. Одоо бүгд ингээд нөгөө яг л цаг хугацаатай гэж ирчээл нөгөө цаг хугацаа ингээд сонгох ч юм уу тэр болгон дээр бас нэлээд бид нарыг ойлгож ажилласан. Манай зураачийн баг бол бас их олон хүний бүрэлдэхүүнтэй бас их ачаал авч ажилласан. За хотын зурган дээр ч гэсэн бид нар маш олон хүмүүсийн тусалцаа дэмжлэгтэйгээр тэр 90-ад оны үйл явдлуудыг авсан. Тэр хамгийн нөгөө яг Сүхбаатарын талбайн жагсаалыг авах бол биднэрт маш хэцүү байсан. Яагаад тэгэхээр тэр чинь олон хүнийг оролцуулах хэрэгтэй. Тэгээ бид нар ногоон фон татж агаад одоо графикаар хийсэн гэсэн үг шүү дээ. Тэр талбайгаа. Тэгээд тэр одоо зурган дээр бол тэр хүмүүс бүтэн өдрийн туршид
цаг зав зарцуулаад ирж оролцсон тэр хүмүүстэй ч гэсэн бүгдээрэнд нь баярлалаа гэдэг бас ингээд далиндуулаад нөгөө киноныхаа өмнө бас ингээд хүмүүстээс хэлмээр байна. За одоо бид гурийн нөгөө ярилцах цаг дуусж байгаа. Тэгээ одоо үүний араас бас өмнө нь үзээгүйсэн хүмүүсээ үзсэн хүмүүс ч гэсэн магадгүй бидний яриан дандаас тэр нь юу байсан болоо тэрийг нэг олоод харъя дахиад үзэх байх гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлд та хоёр маань ер нь яагаад зориг киног үзэх ёстой вэ гэдэг шалтгааныг өөр өөрсдийнхоороо бас тодорхойлж хэлээч гэж хүсье. За түрүүн ингээд хэлсэн кино бол өөрөө үндсэндээ ингээд бидний зургийг бурхан биш бидний ингээд дэргэд байгаа тий эрх мэдэлтнүүд зураад байгаа юм биш үү? Бид нар ер нь бол энэ одоо ингээд сонголуулдаг штэ. Энэгээр бодиттой харж болдог. Бид нар горил будаагаар санал өгчдөг тий. Ужин энэ яг энэ зурган дотроо яваад байгаа. Бид нар өөрсдөө тэгэхээр нэг юм өөрийнхөө зургийг өөрөө зурах зоригтой бай гэдэг кино штэ. Зориг гэдэг нь өөрөө тий. Зураг зорих юм. Тийм зоригтой бай гэдэг. Энэ адилхан эх орны эрхэн одоо жишээ нь шинээр үзэж байгаа хүмүүст бид нэр одоо бүх юма тайлбарлах болохгүй л да. Гэхдээ хамгийн сүүлд манай гол дүр байцаалт өгдөг штэ. Би ингээд намайг одоо яам энэ яг би одоо би ингээд бүх юм ингээ хэлэх хэрэгтэй гэхэд тэгэхээр нэг камер ухраал төрийн долбоо орж ирээл тэ нэг кадр тэ. Тэгэхээр тэрний аккорд нь төрийн дууллын төгсгөлийн аккорд гэхгүй гэдэг ганцхан аккорд л та нэрийг ингээ сонсоод хүн төрийн дуулал гэж хизээч ойлгохгүй ганц аккорд болох тий. Гэхдээ бид нар яг тэгж ажилласан байхгүй. Энэ хүн ойлгохгүй намаахгүй. Наа чи яг юм ганц аккорд төрийн дуулалтын төгсгөлийн аккорд байж байгаа хэвээр ганцхан аккорд. За гэдэг ингээл бариад гараач гэдэг ингээд тэр нь болохоор бид нар энэ одоо төгсгөлд хамгийн гол мессеж өгж байна. Ингээ өөрийнхөө зургийг зурах зоригтой бай. Хүн болгон өөрийнхөө зургийг зураа тий. Тэгээ тийм болохоор энд ингээд хүн болгоны далд тухамсарт хамгийн хоногшин үлдэж ингэж бахархал төрүүлдэг зүйл бол төрийн дуулал. Тийм болохоор бид нар төрийн дуулал явуулах нь хаашаа. Тэгээ төрийн дуулалын ингээ хамгийн гол аккордыг барьчаа гэдэг ингээ одоо тэр бодол сэдлийг л ингээ бүр маш хоногшуулж үлдээхийн тулд бид нар ингээл хөгжим дүрс тэр нэг далбаа амаалбаа ингээл бүгдийг хамж аваад тэгэл гол дүр одоо хин хаана ингээд өрхөндөө өөрөө сонгох хэрэггүй ч хэрхэн амьдрахаа ингээд өөрөө ингээд сонгох зоригтой байх хэрэгтэй мэрэгтэй гэдэг энэ рүү аваачаал. Тэгэхээр бол юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та өөрийнхөө зургийг ингээд өөрөө зурж өөрийнхөө амьдралыг өөрөө цэцгэлүүлж өөрөө сонгож те амьдрж ингээ хамт л амьдрах хэрэгтэй. Хин нэгний зургаар амьдрж болохгүй гэдэг л кино. Тийм учраас та ямар зургаар юммаар байгаагаа киног үзэж бас бодох. Тийм. За баярлалаа. Магна. Миний хувьд бас яг найруулагч гэж хэлсэн шүү дээ. Би одоо санал нэг байна. Энэ өөр юм айдлаар хэлгийч гэж хайшиж кино өөр нэг л өөрийнхөө сонголтыг л хийх хэрэгтэй юм аа. Гэж хэлэндээ одоо болоо. За миний хувьд бол энэ киног өөрөө үзэхээс гадна залуу үеийнхэнтэй хойш их сайн үзүүлээрэ гэж бол олон хүнд бол одоо хэлмээр байна. Үзэж байгаарай. Тэгээ тийм донд хэрвээ та эргэлцсэн, сонирхсан зүйл байвал магадгүй та тэрийг илүү лавшруулсан судлал та тухайн үеийн тухайн мэдээллийг илүү их бас авах боломжтой шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд энэ киног өнөөдөр яриад суух боломжийг хамгийн ихэнд гаргасан одоо Понса төвшөө аштаа маш их баярлалаа гэдгийг хэлье. Тэр хоёр маань энэ кино хийх тухай санаачлагыг гаргаагүйсэн бол өнөөдөр бид нэр энэ кино хийгээд энэ киноны тухай яриад суухгүй байсан. Тэгээд мэдээж энэ киног бүтгэхэд маш олон хүний дэмжлэг оролцоотойгоор бид энэ киног бас та бүхэндээ хүргэх энэ одоо үеийг хүртэл явсан байна. Тэгээд тийм болохоор тэдгээр бүх хүмүүстээ бүгдээрэнд маш их баярлалаа гэдгийг бас хэлмээр байна. За харин энэ нэвтрүүлгийг үзэгч олондоо орон даяар хүрэхэд дэмжин ажиллаж Монгол кино дэмжин ажиллаж байгаа. Denk Pharma, Kera Magnista маш их баярлалаа гэдгийг бас хэлье. За нэвтрүүлгийн төгсгөл би хоёр цочинд бас бэлэг өгөх юм аа.
За манай нэвтрүүлэгт Denk Pharma-гийн хамт олон маань бол дэмжин ажиллаж байгаа. Тэгээд тэр тундаа бол одоо энэ Kera Magnesium гээд бүтээгдэхүүн маань дэмжиж ажиллаж байгаамаа. Тэгээд энийг би кино уран бүтээлчтэй бэлэг болгох хөхтэй бол хувьдаа л их баяртай байгаа. Яа тэгэхээр энэ бүтээгдэхүүн нь шинээр гарсан. Тэгээд кератин болон магник хамтд нь гээд шингээсэн бүтээгдэхүүн байна. Өмнө нь бол бид нар магник дангаар нууж өгдөг гэсэн болвол кератинтэй энэ бүтээгдэхүүн болохоор бид нарыг оюуны их ачаалтай болон биеийн их ачаалтай байгаа үед зүрхний болоод тархины үйл ажиллагааг дэмждэг. Тэгээд богино хугацаанд эрч хүчийг нэмэгдүүлдэг. Ер нь бол ядаргааг ялна гэсэн ураатай бүтээгдэхүүн билээ. Тэгээд ямар ч төрлийн одоо шингэн бүтээгдэхүүнд хутгаад уучиж болдог юм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүн болон за энэ Denk-ийн маань бол нөгөө энэ бол нэлээд Denk-ийн хувьд бол алдартай бүтээгдэхүүн. Одоо дархлааг дэмжих дээтэй бүтээгдэхүүн. За үе мөчний одоо хамгаалж сэргийлж явах одоо витамин болон за тэгээд төмөр олон фолийн хүчлийг одоо зажлаад байдаг энэ витаминыг бэлэг болгох илгээсэн байна. За тэгээд бидний дэмжиж ажиллаж байгаа хамтран ажиллагчдаа маш их баярлалаа гээд та хоёрт эрүүлэнхийг хүсээд бас бэлгээ хартуулъя. За баярлалаа. За баярлалаа. Айгуу хэрэгтэй юм байна. Нэвтрүүлгийн туршид хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Монголын кино урлагийн зөвлөл ТВ-с телевиз хамтран цувралаар бэлтгэн хүргэж байгаа Монгол кино нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бид нэр зориг уран сайхны киног онцлон та бүхэндээ уран бүтээлчтэй хамт яриаг өрнүүллээ. Энэхүү нэвтрүүлэг маань 2020 оноос хойш хийгдсэн үзэгчдэд хүрсэн 10 киног бид та бүхэндээ цуврал болгон ням гараг болгоны орой онцлон хүргэж байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийг бэлтгэхэд бид нартэй дэмжин ажилласан Denk Pharma, Kera Magnesium маш их баярлалаа. За одоо ингээ бүгдээрээ нэвтрүүлгийн дараагаар зориг уран сайхны киногоо та бүхэн хүлээн авч үзээрэй. Дараагийн нэм гарагт эргүүлцээ. Түр баяртай.